За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ дугуйтай аялалдаа яг ямар хөө зүйлс ашигласнаа тайлбарлая. Тэгээд хамгийн ихэнд бол мэдээж дугуйны цүнх байгаа. Энэ бол хит холын замд дугуйтай аялагчид маань явдаг учраас олон зүйл авч явах шаардлага гардаг. Тэгэхээр яг энэ цүнхнүүд бол хамгийн их хэрэг болдгоо. Тэгээд яг энэ цүнхнүүдээ юу авч явснаа харуулъя. За бөмбөгийг бол байнга ашигласан. Угаасаа яг өөрийгөө зугаалцуулах ганц найз маань байлаа. Тэгээ мэдээж хамгийн хэрэгтэй зүйл бол усны сав. Дугуйтай аялалд өдөржингөө шингэн нөх хэрэг гарна. Аяны юм жижиг тогоо. Тэгэхээр энд бол дугуйтай аяллахын туршид тоол хийж идсэн байна. За тэгээд бүр хамгийн чухал зүйлсийн нэг нь дугуй хаграл ноцоос хэрэг болно. Мөн олгоо амир хамгийн чухал зүйлсийн нэг. Энэ болохоор дугуйны нөхөөс дугуйтай аялалдаа гарахтаа танилцсан шинэ найз маань гэж хэлж болно. Энэ хоёр төмрийг яг юу хийдгийг ч мэддэггүй байлаа. За мэдээж энэ тэнд дугуйгаа орхио явах шаардлагууд гардаг. Тэр үед дугуйны цоож хэрэг болно. За тэгээд ийм жижиг тусгай түлхүүрнүүд яг жижиг болтнууд аягүй сулардаг. За тэгээд дараагийн чухал зүйл бол мэдээж хийгээс дугуй одоо сэнсрэх тохиолдлууд гардаг. Байнгын хүнд ачаатай дээрээс нь донслохын цохигддог учраас хийгээснүүд аягүй их суларж бас хугарах эрсдэл гардаг. Тийм учраас хамгийн их хэрэг болдог зүйлсийн нэг байна. За тэгээд дугуйтай аялалд өөрөөсөө илүү дугуйнда анхаарал хандуулах ёстой учраас дугуйны одоо сэлбэг хэрэгсэл бол дугуйны бараг ачааны 40% байдаг. Тэгээд үлдсэн зүйлс нь болохоор дээр гадаа хоноход дээрээс нь хувцас солих, гэрэл чийдэн ч юм уу тиймэрхүү зүйлс хэрэг болдгоо. За тэгээд дараачих нь майхан маань орно. Энэ майханд бол бүх юм одоо манай миний гэр гэж хэлж болно дөө. Тэгээд хоёр дахь нь болохоор яг унтахад сайн амрах хэрэгтэй байдаг. Тэгэхээр ийм хийлдэг гуцыг аягүй их ашигладаг. Бүр хамгийн чухал зүйлсийн нэг нь хоолоо болгож идэхэд ашигладаг газ байна. Тэгээд энэ нь болохоор маш авсаархан. Тэгээд шүн хүүтэнд бас ингээ халаагч болгоод ашиглах боломжтойгоор давуу талтай байна. Ийм жижиг юм дугуйгаа кэрлэх ёстой гэдэг шиг ингээ дугуйны сэлбэг хэрэгсэл, болт, чангалах, суллах, гинжний тос гэх мэтчлэн зүйлс байна. За энд бол яг хоёр байнгын одоо баг хямандаа авч явдаг хоёр зүйл нь. Энэ болохоор бүх жижиг сажиг, бүх тусгай түлхүүрүүдийг ашигладаг. Одоо чангал суулгахад ашигладаг түлхүүр. Энэ болохоор бах. Одоо дугуй маш их хагардаг. Тэр болгонд төмөр зүйлс шигдэн, тэрийг авах шаардлага гарна гэд энэ бахыг бол байнга ашигладаг байгаа. Ерөнхийдөө дугуйтай аялахад бол сэлбэг хэрэгсэл, дээрээс нь майхан гудас тэгээ хоолой болгож идэх юм байхад л дугуйтайгаа дэлхийн талыг ч туулах боломжтойг харуулсан байхаа гэж найдаж байна.